астмын эрт илрүүлэг тэгээд хяналттай. Тэгэхээр астмын эрт илрүүлгэн дээр ердөө 5 асуултыг л асуугаад сурчим одоо ингээд яачмаар байгаа. Тэгэхээр яг бид нэр астм сэжиглэж байгаа хүмүүстэй энэ 5 асуумжийг асуугаад хэрвээ эдгээр асуумжаас 2 ба түүнээс дээш нь тийм гэж хариулж явах юм бол астм гэж сэжиглэж болох нэ. За одоо нэгдүгээрт нь тийм ээ цээж шүүхтнах, амьсгаадах, ханиалгах, цээж давчдах энэ шинжүүдээс нэгээс дээш нь илэрж гинөө. Шинж тэмдэг нь гол төлөв өглөө үүрээр эсвэл шүн яг л шүн унтж байгаад үүрээр гэж хэлдэг тийм. Тэгээд шинж тэмдэг маань цаг үргэлж өөрчлөгдөж, өөрөөр хэлбэл тогтворгүй ялангуяа гадаачилгаантай астмын хувьд улирлын шинж чанартай байдаг. За тэгээд эдгээр шинж тэмдгүүд нь тэр амьсгал боогдох, бачуур, ханиах, амьсгал гэдэг шинж тэмдгүүд нь тодорхой цочрогчийн нөлөөгөөр өдөөгдөж байдаг. За ханиад хүрлээ гэхэд эдгэрхгүй 10-аас дээш хоног үргэлжилдэг. Энийг манайхан ханиад хүрэхээр цээж барьдгаа гэж хэлдэг. Эдгээр шинжээс 2-оос дээш шинж тэмдэг илэрж явах юм бол бид нар астмыг сэжиглэх нэ. Тэгэхээр эрт илрүүлгийн асуумжийн дотроо энэ 5 асуумжийг л асуугаад 2 ба түүнээс дээш нь эрэг байх юм бол бид нар астмыг сэжиглэх юм байна. Тэгэхээр астм сэжиглэж байгаа хүмүүсийн анамнез дээр бид нар юун дээр илүү их дараагийнх нь явуулаарай. За энэ дээр хамгийн нэгдүгээрт нь бид нар мэдж байгаа харшлын өвчнөд хит мэдрэгшилтэй тийм ээ. За хоёрдугаарт нь ямар нэгэн зүйлийн харшилтай. За хоёрдугаарт болохоор хоёрдугаарт нь удамшил энэ анамнезтэй тийм ээ. Яг астм бол удамшдаг өвчин биш ч гэсэндээ гэр бүлийн гишүүд астмтай байх юм бол энэ гэр бүлээс бусад нь астмтай байх магадлал харьцангуй өндөр байдаг учраас гэр бүлийнхэнд нь тантай адилхан шинж тэмдэг илэрж гинүү гэдгийг бид нарт асуух ёстой. За тэгээд атопийн эмгэг урд нь онцлогдчихсэн ялангуяа бага наснда нөгөө атопийн дерматит гэдэг юм уу нөгөө экзема байдаг юм уу энэ онцлогдчихсэн энэний улмаас эмчлэгдчихсэн тийм ээ. За тэгээд ханиад хүрж байгаа үед ханиад хүрсэн багтаа их амархан амьсгал боогдож бачуураад байдаг, цээж шүүгаад байдаг. Яг одоо астмын хөдлөл байхгүй мөртлөнгөөс ханиад хүрэхээр л цээж боогдож бачуураад байдаг. За астмтай хүмүүсийн хувьд бол бид нар энэ астмын 3 шинжийг тодруулж асуух ёстой. Тэгэхээр өөрөөр хэлбэл дохио өгөх шинж буюу бактерихнэ гэдэг юм дохио өгөх шинж. За тэгээ яг амьсгал боогдож бачуурж байгаа, амьсгал авч гаргах чадахгүй юм амь тэмдсэн байдалд орж байгаа. Ингээ өөрөө аяндаа юм уу эмийн нөлөөгөөр бактерил тавигддаг. За ийм нөхцөл байдлыг тодруулаад хэрвээ бид нар асууж чадах юм бол энэ астмын триад шинж тэмдэг. Тэрнээс биш астмын намжилтын үед бол хүн маань зовиургүй, үзлэгээр өөрчлөлтгүй нөгөө гурсан хоолой бүглэрлийн шинжүүд эдгээр илэрхгүй байж болох учраас намжилтын үедээ байгаа хүмүүстээр бол бид нар үзлэгээр бөгөөд одоогийн зовиур дээр юу ч гарахгүй байж болно. Тэгэхээр намжилтын үед байгаа хүмүүстээр бид нар энэ танд бачуурхаараа яадаг юм бэ гэдэг энэ сэдрэлийн үеийн 3 шинжийг л тодруулах нь хамгийн гол хүчин зүйл байдаг. За тэгээд одоо асуумж аваад эртэлрүүлгийн үзлэг хийж явах явцдаа цус ба цэрний шинжилгээнд эснофил өндөр гараад байгаа хүмүүс эсвэл хизээ нэгэн цагт хийлгсэн ийм харшлын сорил нь эерэг байсан хүмүүстэй. За тэгээд хамар залгуур хамрын хүндийн өрөвсөл хамрын полипта байгаа хүмүүсийг бол бид нар астм байж магадгүй гэж бодох нь. За мэргэжлэр шалтгаалсан астм маань нийт астмтай тохиолдлын 2% эзэлж байдаг. Тэгэхээр бас юм юутай ажлын таагүй нөлөөнд ажилладаг, тэгээ ханиалгадаг, бачуурдаг хүмүүстээр бид нар мэргэжлэр шалтгаалсан астм байж болцчихгүй гэж бодох нэ. За үзлэгээр сэдрэлийн үед бол астмыг онцлоход бол хялбархан. Энэ дээр бол яг гурсан хоолой бүглэрлийн шинжүүд илэрж байна. Хамгийн гол нь амжилтын үед бол өөрчлөлтгүй, зовиургүй, юу ч илэрхгүй байж болно. Гурсан хоолой бүглэрсэн байна гэдгийг илтгэдэг хамгийн гол шинж тэмдэг бол эсгэрсэн хуурай хэржигнүүд тархамл сонсогдно. Чагнуур тавьсан бүх газар сонсогдож байх юм бол энд бид нар гуурсан хоолой бүглэрсэн байна гэж үзэх нь. Гуурсан хоолой бүглэрсэн. За астмтай хүмүүстэр хамгийн аюултай шинж тэмдэг бол нөгөө хүнд сэдрэл, амь насанд аюултай сэдрэл. Тэгэхээр амь насанд аюултай сэдрэлхээр ердөө 2 шинж тэмдэг бодож явах хэрэгтэй. Нэгдүгээрт нь ухаанснаас харуул биш байна. Хоёрдугаарт нь нөгөө зайнаас сонсогдсон хэржигнүүртэй шуугжсэн уушиг маань чагнасан чи юу ч сонсогдохгүй. Энэ 2 шинжийн аль нэг нь илэрж байгаа юм бол энийг маш аюултай амь насанд аюултай сэдрэл гэж бид нар үзэх нэ. За дараагийнх нь. Тэгэхээр астмын оншийг батлах зорилгоор астм мөн байна гэдэг сэжгээ бидний батлах хамгийн гол юм бол амьсгал гаргалт саадтай. За тэгээд энэ амьсгал гаргалтын саад маань хувирмтгай байх явдал нь хамгийн чухал байдаг.
Тэгэхээр заавал ингээд бид нар танд үзүүлэхтэй биш тийм ээ. Өмнө нь хизээ нэгэн цагт спирометрийн шинжилгээ хийлгээд тэрэнд нь бөглөрлийн шинж илэржсэн бол бид нар астмтай байж магадгүй гэж сэжиглэх нь ийм хүмүүсийг. Тэртээ тэргүүрхийн эмнэлэг дээр бол спиро байхгүй байгаа тийм. Тэгэхээр энэ гол шинж тэмдэг маань Ганслерийн индекс гэж бидний хэлээд байдаг. Эхний 1 секундэд хүчлэн гар хагаар эзлэхүүний хэмжээг уушгины хүчилсэн амьдралын багтаамжинд харьцуулсан харьцаа буурсан байх. Ядаж амьдралд нь 1 удаа. Эсвэл Ганслерийн индекс хэвэн байсан ч гэсэн эхний 1 секундэд хүчлэн гар хагаар эзлэхүүний хэмжээ буурсан гэсэн ийм спираль энэ хүнд байгаа бол энэ хүнд ямар нэгэн байдлаар агаар дамжуулах замын бөглөрөл байж магадгүй гэж бодох нь. За үрхийн эмнэлэг дээр одоо хамгийн хэрэглэх боломжтой тэгээд бөглөрөл байна гэдгийг гэрт илрүүлэх сорилвол энэ peak flow meter та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр амьсгалаа дээд зэргээр аваад энэ заагчаа эхлээд нойлуулж агаад амьсгалаа дээд зэргээр аваад огцом хүчтэй үлээж гаргана. Тэгэхээр энэ маань эхний 1 секундэд хүчлэн хагаар эзлэхүүнтэй бол агуулгын хувьд ижилхэн маш эрт агаар дамжуулах цаанд бөглөрөл байна гэдгийг биднэрт дохио өгөх ийм гол шинж маш хялбархан даанч удаа энэ багжаар маань энэ эмнэлгүүдийн маань хангаж өгөхгүй байгаа даа. Бид нар маш их санал тавьж байгаа боловч энийг ерөөсө хангаж өгөхгүй байгаа даа. Гэтэл одоо нөгөө астмын уушгины ахар бүлрэлт өвчний хамгийн гол хэрэгтэй гэдэг байгаа багжнууд маань бас хязгаарлагдмал байгаа. Тэгээд хэрвээ энэ peak flow meter-ийн сорилоор ингээ үлээхээр нэг тоон дээр очиад заах юм байна те 450, 350, 380 ч юм уу. Тэгэнгүүт ийм шкал гэж байгаа. Энэ шкалаар хүнийхээ насыг, өндрийг тэгээд хүйсээ харж агаад за энэ хүний хэд байх ёстой юм бэ гэд хэмжээсээ бид нар харчих нь. За жишээлх юм бол юу гэдэг 25 настай эмэгтэй одоо 175 см-ийн өндөртэй байлаа гэж бодоход 500 орчим байх нэ гэд. Тэгэхээр нөгөө хүн чинь үлээгээд гарсан нь 500-ийн хэдэн хувь бэ гэж бид нар бодчихно. Тэгээд энэ үлээж гарсан нь байх ёстой хэмжээнийхээ 80%-аас дээш байх юм бол бид нар бөглөрлөө гэж үзнэ, 80%-аас доош байх юм бол энэ хүнийг бөглөрлөлтэй гэж үзэх нь. Хэрвээ бөглөрлөлтэй гэж үзэх юм бол боломжтой бол уурсан хоолой тэлэх юм. Бидний хамгийн сайн мэддэг саль бутаам бол венталин богино хугацаанд уурсан хоолой тэлэх бета 2 агонистыг соруулан буцаагаад үлээлгэлээ. Ингээд 12%-аас дээш хэмжээгээр нэмэгдэж байгаа юм бол бид нар энийг эргэх бөглөрөл гэж хэлдэг. Тэгэхээр энэ дахиад сануулхад тийм ээ энэ астмын эрт илрүүлгийн алгоритм гэдэг үрхийн эмч нар тараасан номон дээр манайхаас 3 өвчний эрт илрүүлгийн алгоритм хяналт орсон байдаг. За тэгэхээр нөгөө болцшгүй шинж тэмдгүүдээ хараад энэ дээрээсээ peak flow meter боломжтой бол ганцхан үлээлгэлээ 80%-аас дээш байх ёстой. Тэгэх юм бол одоогийн астм бол энэ хүнд байхгүй байна. Гэхдээ хамгийн гол нь астм намжилтынхаа үед ямар ч шинж тэмдэггүй байж болох учраас энэ нь астмыг үгүйсгэж байгаа хэрэг биш. Яг одоогоор бол астм байхгүй байна. Тэгээд бид нэр энэ хүнийхээ эрсдэл ямаа тодруулаад асуусан та хяналтандаа авцсан. Тэгээд дараагийн удаа энэ шинж тэмдэг давтагдаж илэрх нь үү яах нь үү гэдгийг хүндээ ажиглахыг хэлээд явуулнаа гэсэн үг байна. Астм батлагдсан л бол хянана. Тэгээд астмны хяналтыг тодорхойлоход ердөө дөрвөн асуултыг асууна. Дөрвөн асуултны аль нь ч үгүй гэх юм бол энэ бид нар астм маань сайн хянагдаж байна гэж үзнэ. Хэрвээ 1-2 шинж тэмдэг нь илэрж явах юм бол астм хянагдахгүй байна, бүрэн хянагдахгүй байна гэж үзнэ. 3-4 шинж тэмдэг дээр нь тийм ээ гэж хариулж байгаа юм бол астм маань огт хянагдахгүй байна гэж үзэх юм байна. Тэгэхээр энэ астмын хяналтын төвшинг тодорхойлоход peak flow meter-ыг бид нар уг нь ингээд ашиглаад энийг өглөө оройдоо хэмжээд энэ хэлбэлцэл хамгийн бага байх юм бол энийг сайн хянагж байна гэж үздэг. За биднэрт peak flow meter байхгүй учраас энэ ач холбогдолгүй болчиход байгаа. За энэ дээр хянагдахгүй байгаа астм бол хэлбэлцэл ийм их байх нь. Тэгэхээр хэрвээ астм онцлогдсон бол астмын сэдэрлээс сэргийлэх эмчилгээг алхмаар хийнэ. 5 алхамт эмчилгээний зарчим байдаг. За энэ онцлогоо эмчилгээний удирдамжтай хангалттай байж байгаа учраас эхлээд бид нэр эртэлрүүлэх ингээд астм батлагдсан хүмүүсийнхаа эмчилгээний явцыг хяналтын төвшинг хянана гэдэг маань хамгийн чухал байгаа. Дараагийн шатлалд бид нар хизээ шилжүүлэх вэ? Тэгэхээр эртэлрүүлгээр астм гэж сэжиглэсэн тохиолдол бүрийг оншийг батлах юм үгүйсгэх зорилгоор анх онцлогдож байгаа астмтай өвчтний оншийг батлах юм уу үгүйсгэх зорилгоор. За энэ бол илрүүлэгтэй холбоотой. 3-дугаарт нь нэгэнт астм батлагдсан хүнд зохих шатлалын дагуу саяны 5 алхмаас энэ хүнд хамгийн тохиромжтой шатлалын дагуу эмчилгээг хийгээд байгаа ч гэсэн
хянахдахгүй байгаа бол дараагийн шатлалын эмнэлэг шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл эмчилгээнд коррекц хийх гээд байна. За дараагийнх нь гаргаарай. Амь насанд аюултай сэдрэлийн шинж илэрж байгаа. Түрүүний хэлсэн хоёрхан шинжтэй. Энэ хоёр шинж илэрж байгаа бол зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлнэ. Эсвэл яаралтай тусламжийн тасагтаа энэ хүн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Яг гэвэл энэ хүнд интубац тавих шаардлага гарч иж болно. За бактери хөдлөлийн үед гарааны эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа биеийн байдал муудсан бол дараагийн шатлал руу шилжүүлэх нь. За ингээд астм нь амьсгалын дутагдал юм уу уушиг зүрхний дутагдлаар хүндэрсэн хавсарсан өвчтэй байх юм бол дараагийн шатлалд шилжүүлэх нэ. Өөрөөр хэлбэл хүнд астмыг дараагийн шатлалын уушиг нэмж хянана гэсэн үг байна. За тэгэхээр энэ астмын онцлогоо эмчилгээний Монгол улсад мөрдөж байгаа онцлогоо эмчилгээний заавар Монгол Улсын эрүүл мэндийн сайдын тушаалаар 21 оны 3 сарын 16-нд дараагийнхан шинжлэгдсэн байж байгаа. А130 гэдэг тоо тийм эрүүл мэндийн сайдын тушаал байгаа. Энэ дээр бүх энэ алхам дэмжлэгээ, бүх хяналтууд 1-2 дугаар шатлалд юу хийх, яаж эрт илрүүлэх тийм ээ, ямар давтамжтайгаар хүнээ байн хянжаах юм гэдэг бүх зүйлүүд маань байж байгаа. Тэгээ та бүхэн энийг бас дэлгэрүүлж хараарай. За баярлалаа.